өмнөх хичээл дээр агуулга хэрхэн дундчлах талаар үзсэн. Одоо бүгд өдрийн битийг тодорхойлох талаар үзсэн. За ингээхийн тулд бид нар эхний ээлжинд өөрсдийн ажлын хавцаа юуны төрөнд сонгож өгнө. За бидний ажлын хавцас маань энэ байна. За ингээд эндээс бид нар дата базаа холбоод өгч. За бид энэ дээр дата базаа холбоод өдрийн биттэй композит хийчихсэн байгаа. За хэдүүлээ энийгээ дахин давтаад гаргаж ирж харъя. За энэ дээр хоол ID-г гаргачих. За geology patterns гэдэг маань дээр маань бид нар чулуулгын төрлөө оруулж байна. За rocket баруун талдаа нэгээс эхлүүлээ. За ингээд шинээр айд хийгээд за энэ маань 0.8-ын зузаант. За rock 1 маань offset нь 2 зузаан 0.8. За labels нэг мөн адил энэ дээр бид нар asset хэвлэг оруулж өгөх хэрэгтэй болно. За энэ дээр asset хэвлэг за control гэдэг. За энийг position-ыг бид нар зүүн талдаа offset-ийн 3 нэгжээр өгье. За size нь бид 0.6-гаар өгье. За ингээд харъя. За ингээд бидний composite хийчихсэн байгаа маань харагдчихвэн. За үүсэн композит дээр хаач delete layer гээд эндээс layer арилгана. За ингээд бид нэр цооногоо оруулчлаа. За энэ дээр композитыг чирэг даралтаар оруулж. За ингэснээр бидний string файл маань харагдчихэв. Композит хийгдсэн string файл. За эндээс бид нар одоо өдрийн битийг тодорхойлох. За ингийн тулд бид юу хийх вэ гэхээр хамгийн ихний ээлжинд бид зүсэлт хийн. За энэ зүсэлтийг бид нар энэ define section гэдэг командаар хийж өгнө. За энэ зүсэлт гэсэн define section гэсэн команд дээр за энэ define slice and planes bit гэж байна. За энэ маань одоо бид нар эндээс зүсэлт хийх section метод гэх. За энэ дээр энэ distance forward of plane гэдэг маань одоо зүсэлтийн шугамнаас нь өмнө урагш нь хэдэн метрийг бидэнд харуулах вэ гэдгийг илэрхийлсэн метраар нь хэмжилтүүнээ бид нар тавьж өгнө. Distance backward of plane гэдэг маань зүсэлтийн шугамнаас маань хойшрыг харуулж байна. Step distance гэдэг маань зүсэлт маань хэдэн метрийн алхамтай ингэж цааштай явах вэ гэдгийг бид нар харуулна. Нэг зүсэлт хийчээд тэрнээсээ дахиад гараад зүсэхгүй 50 метраар цаашаа ингэж цааталт нэг очиж болно гэсэн утгатай л да. Зүсэлтийн шугамыг ахиулна өөрөөр зүсэлтээс харж болно гэсэн үг. Ирэхэд за бидний хувьд энийг за цааш нь 50 метраар харъя гэж үзье. Урагш нь хойш нь мөн 50 метраар харъя. За зүсэлтийн алхам маань бас 50 гэж үз. За энэ section define метод гэдэг дээр маань бид нар graphical select section line гэж бид нар өөрсдөө шугам татаад зүсэлт хийн гэж байна. Эсвэл энэ дээр энэ хойд Y тэнхлэгийн дагуу X тэнхлэгийн дагуу өндөрчлөлтөөр нь эсвэл бид нар хамгийн сайн тийм юутай цооногоороо бас зүсэлт хийж болно гэсэн. Гэхдээ бид нар одоо энэ дээр graphical select section line гэдгээр бид нар заавал сонгож өгөх хэрэгтэй. Яг гэвэл бид нар энэ дээр одоо өөрсдийнхөө шугамын дагуу цооногийнхоо дагуу зүсэлт хийж байгаад энэ дээр өдрийн битийн тодорхой string файлыг зурж өгөх хэрэгтэй. За ингээд бид нар энэ дээр энэ хэдэд өөрчлөлт орсон. Энэ маань interval гэдгээр байх хэрэгтэй. За ингээд apply даа. За ингээд бид нарт одоо ингээд click and drag to define the cutting plane гэдэг одоо ингээд тасалж авах хэсгийнхаа шугамыг татгээд одоо бид нар энэ дээр line үсгэж шугам татаж өгнө. За тэгэхээр бид нар энэ ихлээд энэ цооногуд дээр өдрийн битээ зурж өгье гэж бод. Өдрийн битээ тодорхойлох string-ийг байгуулж өгье. За тэгэхээр энэ хүү шугам одоо line татлаа гэж үзье. За ингэнгүүт бидний цооног маань зүсэлт хийгдээд ороод ирж байгаа. За эндээс бид нар ингээд цаатлын зүсэлтийг ингээд 50 метрийн цаана юм байна. 50 метрийн нааны дахиад 50 метрийн нааны. Одоо бидний зүсэлт маань энэ байгаа. За эндээс бид нар зүсэлтийн одоо string файлыг ямар тэнхлэг дээр хийж өгөх вэ гэхээр бид нар ZY гэдэг тэнхлэг дээр зүсэлт хийж өгөх хэрэгтэй. Зүсэлт хийсэн дээр ZY гэсэн тэнхлэгийн дагуу бид нар string файлаа зурж өгөх хэрэгтэй. За ингийн тулд бид нар шинээр string файл үүсгэх хэрэгтэй болно. Ингийн тулд за энэ layer дээр маань new гэсэн команд байна. За энэ дээр бид нар шинэ layer үүсгэж өгнө гэсэн. За new гэдэг. За бид нар энийг or body гэж нэрлэж. Энэ маань өдрийн бит гэсэн. За ингээд өдрийн бит гэж нэрлээд apply дээр. За энэ дээр or body гэсэн шинэ layer үүсэж байгааг бид нар харж. За одоо энэ дээр хэдүүлээ өдрийн битээ тодорхойлох string-гээ зурж. За энэ дээр бид нар агуулга ерөнхийд нь composite-тойгоо харж байгаа. За энэ цооног дээр өндөр агуулга байхгүй. Тийм учраас бид нар энэ цооногийг орхихулж гинэ гэсэн. За
Тийм учраас энэ хоёр цооногн дээр за ингээд бидний композитаа ингээд харахад композит маань энэ одоо ингээд энэ хэсгээр авсан байгааг бид нар харж. Тийм учраас бид нар энэ дээр яаж зурчих вэ гэхээр бид нар ерөнхийдөө бас өндөр агуулга өөртөө хараад авч явах шүү дээ. За энэ дээрээс эхлэе. Ингээд за одоо ингээд өөртөө хараад ерөнхийдөө ингэж өндөр агуулгаа тойруулаад авна гэсэн. За одоо ингээд энэ хүртэл композит маань дундчилсан байгаа. За ингээд за энэ хэсэг дээр маань ингээд одоо энийг битүүлж өгнө. За ингээд энэ хэсэг дээр маань ийм стринг зурлаа гэж бид нар үзье. За энэ стрингээ одоо ингээд орхисон. За бид нар зүсэлтээ одоо болиулахдаа end section mode гэдэг командыг өгнө. Ингэснээр энэ зүсэлт маань одоо болоод энгийн харагдах горимдоо орно гэсэн. За бид нар ингээ харагдах